шинэ нэгэн сайд карманаасаа гаргаж мөнгө өгөхгүй шүү дээ. Тэрний гэрээс юу ч гарахгүй. Энэ бол Монголын ард түмний татварын мөнгө гарах гэж байгаа. Тэгэхээр энэ дээр хөдөө аж ахуйн дотоодын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, импортыг орлох болон экспортын баримжаатай түүхэд бүтээгдэхүүн үйлдвэрлэх бодлогын хүрээнд төрөөс дараах дэмжлэг үзүүлж болно гэж үг яагаад байдсан бол болно болохгүй гэхлээр энэ хуулийн хэрэг байгаа ч юм уу ч юм уу үзүүлнэ гэчмээр л байх юм. Нэгдүгээрт миний асуулт. Хоёрдугаарт шууд болон шууд бус татваас тариф болон тарифын бус зохицуулт гэдэг ингээд босод гэдэг юм явж байна. Энэ 18-ын 2 дахь зүйлд дээр бас нэг юм байгаа. Юу гэвэл энэ ер нь зохистой дадал нэвтрүүлсэн баталгаажуулсан стандарт техникийн зохицуултын шаардлага хангасан баталгаажуулсан чанарын хамаарсан хүний тогтолцоог нэвтрүүлсэн гээд 6 зүйл байна. Энэ болгоныг нэг улс төрчдөө тавиулсан нэг дарга нэг том дарга шийдэх үү? Энийг хэн тодорхойлох вэ? Энийг би тодруулмаар байна. Тэгээд 3 дахь асуулт нөгөө дараа нь гомдол гарна шүү дээ. Яг шударгаар хийгээд байхад л тэгэл идсэн, ууцсан, маавтцсан гэж яриад байхгүй. Тэр гомдол гарах магадaltaй буюу тэр одоо энэ мэргэжлийн холбоотой төлөөллийн байгууллагуудаас энд бас оролцоог нь хангасан тийм механизм байж болохгүй юу гэсэн юм 3 асуултыг би тодруулъя. За, Батэрдэн гишүүн хариулъя. За энэ ажлын хэсгийн санал дээр би таныг бол засмын зөрүүтэй санал оруулж ирж байна гэж харж байна. Ер нь бол дэмжлэг үзүүлж болно гэдэг дээр бас ажлын хэсэг нэлээд маргаж агаад тэгээд үзүүлж болно гэдэг дээр нь тавьсан юм аа. Яг тэгэхээр тодорхой дэмжлэгүүдийг яг одоо хөдөө аж ахуйн асуулт хариуцсан төрийн захиргааны байгууллага буюу сайд одоо хөдөө аж ахуйн яамнаас л ийм бодлого засгийн газар хөдөө аж ахуйгаас гарна шүү дээ. Тэгэхээр энэ болгон дээр дэмжлэгүүдийг өнөөдөр бас засгийн газараас зэрэг бүгдийг нь явуулж чадахгүй шүү дээ. Тэгэхээр тодорхой хэмжээний үе шаттаач байдаг юм уу, тодорхой хэмжээний цаг хугацаатаач байдаг юм уу, энэ асуудал дээр нь ийм гадал. Одоо жишээ нь бол сая хүнсний асуудалтай холбоотойгоор хүнсний аюулгүй байдалтай холбоотой дэмжлэгүүд явуулаа шүү дээ. Энэ бол их үр өгөөжтэй болсон тийм үү? Үр өгөөж өгсөн. Энэ мэтлийг ингээд үе шаттаагаар явагдах болохоор болно гэж тавья. Ер нь бол дэмжлэг гэдэг нэгэнт хөдөө энэ хуулиндаа бол заагаад өгчөж байгаа юм чинь ийм дэмжлэгүүд байж болно. Энийг бол тодорхой хэмжээнд нөгөө хөдөө аж ахуйн яам маань бодлогоо эндээ бол зангидаа цаашаа явна гэдэг байдлаар бол гаргаад ирчихэж байгаа. Байна шууд үзүүлнэ гэхээр бол айгүй том бодлогын хүрээнд ингээд очиод бас магадгүй зөвөр хэрэгжих явцсан яах юм болов гэж бодоод ингэж оруулсан юм байна. Хоёрдугаар энэ дадалтаа зохистой дадал нэвтрүүлсэн, баталгаажуулсан байна гэдэг дээр ерөнхийдөө бол хөдөө аж ахуйн яамнаас бол ийм бодлогод бол гараад явж байгаа юм байна. Бид нар яг энэ дээр энэ асуудал дээр хэн нэгэн төрийн албан хаагч тэнд хүн суртал гаргаад энийг болно, энийг болохгүй гэдэг энийг бол баталгаажуулаагүй байж гэдэг юм ийм хүн суртал гаргаад нөгөөдөлий чинь хаадаг боодог тийм зүйл гарах вэ гэдэг дээр бид нар бас нэлээд болгоомжтой хөдөө аж ахуйн яамныхантай ярьсан орон нутаг дээр энэ бодлогоо хэрэгжүүлдэг бай. Энд өшөөний заалт орсон нь төрийн захиргааны төв байгууллага буюу хөдөө аж ахуйн асуудал гаргасан сайд болон засгийн газараас тодорхой бодлогыг орон нутаг хүртэл хэрэгжүүлэхээр энэ бүр бодлого зааж өгч байгаа. Тэгээд энэнийхээ дагуу бол энэ тодорхой бодлого энэ шаардлагуудаа бол ингээд аваад явчих. Одоо өнөөдрийн хувьд бол жишээ нь зохистой дадал гэдэг бол тэтэдэргөө хөдөө аж ахуй дээр бол бодлогоор нэвтрүүлж явж байгаа гэж байгаа шүү дээ. Нэвтрүүлж явж байгаа гэдэг. За 3 дахь нь юу байлаа? Институт одоо нөгөө тэр орон нутагчсан дээр жижигхэн даргаал хийдэг шүү дээ. Тэгэхээр энийг чинь татвараар төлж байгаа, энийг чинь амжилтанд хүрэхийг хүсэж байгаа нөгөө хувийн хвшлийн тариаланчдын байна уу, сүү импорт үйлдвэрлэгчдийн мэргэжлийн холбоотуудын оролцоо энэ ямар болох вэ гэсэн. Institutional capacity гэж ярьдаг. За яг энэ дээр бол заасан заалт мэргэжлийн холбоотой заалт бол яг тодорхойлж оруулж ирэх байгаа. Төсөл дээр байхгүй байх тийм байхгүй. Ер нь бол мэргэжлийн холбоотой асуудал дээр чинь бид нар нэлийн гүнзгий хуулинд нь бол заагаад өгчөөд байгаа шүү дээ. Хоорондоо зохицдог байх, хоорондоо ярьдаг байх, тодорхой гэрээ байгуулдаг байх.